Powered by Airplane. Айлын хөгжи. Back, I'm a tukundé. Nada миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнэн намайг долон байсан ч одоо цогон байна. Hitting back, I'm a tukundé. Nada миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнэн намайг долон байсан ч одоо цогон байна. За юу цон залуусаа ингээ basketball карташасын season 2-ын episode 6. За энэ season-ы маань хамгийн анхны start bench cut гэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай зочноор болохоор үндэсний дээд лигийн East James багийн тамирчин замаа Саруулдэр даах маань оролцож байна. Усаапха. Асано. Өөрчлөлт оролцсонд баярлалаа. Ямар ч бас манай контентын урилгыг аваад ирсэн. Танд маш их баярлалаа. Тэгээд өдрөл эхэлсэн ерөөдөө бэлтгэжилт тоглолтууд өрнөжтэй тэр талаас жоо эхлээл та жоохон ерөөдөө. Тийм харин шууд орчингуудээ bench cut гэдэг хэлэхээр жоохон хүнд орж иж байна. Бэлтгэлжилт маш сайн явагдаж байгаа. Манай Эпс багийн ерөнхийдөө нэг дасгалжуулагчаа ирэхээс өмнө нэг сар орчмын бэлтгэл багаараа хийгээд дасгалжуулагчийг ирснээс хойш одоо нэг сар гарны хугацаа гэдэг ерөнхийдөө нэг яг одоогийн байдлаар бол нэг 2 сарын хугацаанд яг багаараа хамт олноороо зөв бэлтгэлийн сургалтыг явуулж байна. За тэгээд улирлын тоглолтууд эхэлсэн. Яг үйл явц процесс үргэлжлэл явж байна да. За мэдээж шин баг шин үйлрэл аваасаа та надад хэлэлтгүй мэдж байгаа уусаа маш дууч мэтэй баг дээр очсон. Ерөөдөө тэгвэл тэрний эффект нөлөөч юм шууд ингээд ажиглагдчихж байгаа зүйлс юм байна одоо ингээд Ипс бол уусаа тийм медиа юм дээр нэлээ уусаа дууч мэтэй баг шүү дээ. Тий угаасаа анханасаа сонголт хийж байхдаа хажуугаар нь орж ирэх тэр эффектүүдийг тооцоолсон. Анхдсан угаасаа тэрийг тооцоолсон. Тийм миний хувьд гэх юм бол сагснаас гадуурх тэр бусад зүйл ерөнхийдөө санаа зовхгүй байгаа. Тэрэн дээр зөндөө өөрийгөө ер нь контролдоод тэрэнд аль болох ач холбогдол өгөхгүй, тэрэн дээр аль болох нэрвдэхгүй, тэрийг аль болох анхаарахгүй өөрийнхөө гол зүйлдээ фокуслаад явахыг хичээж байгаа. Тийм учраас ер нь өмнөх жилүүдтэйгээ адилхан ер нь бол яг зөвхөн бэлтгэл сургалтанд анхаарал тоглолтонд анхаарал ер нь яг зөвхөн сагсан бөмбөгөө бодоод сагсан бөмбөгтөд төлрөө явуучих. Тийм болохоор тэрний хажуугаар явж байгаа тэр эффектүүд бол надад бол нөх хайхтар нөлөөлөхгүй тий. Угаасаа тэр зүйлийг хийж байгаа хүмүүс бол бүгдээрээ яг ажиллаа хийж байгаа. Битс өөрийнхөө ажлыг хийгээ явж байгаа болохоор ер нь бол яг үннийг хэлэхэд бол хөгжиж байгаа одоо сагсан бөмбөгт бол медиа энэ салбар бол хажуугаар нь зайлшгүй хамт хөгжиж явах хэрэгтэй. Тийм ч учраас тэрэн дээр бол нээлттэй байгаа. Тэгвэл ямар үед нь тэр зүйлд фокуслох, ямар үед ажилдаа фокуслох гэдгээ өөрөө сайн мэдж байгаа учраас ер нь бол миний хувьд бол тэрэнд нэг айхтар ач холбогдол өгөө тэрэнд нэг ингээд байгаа юм байхгүй яг л адилхан ажиллаа хийгээл цагсаал тоглол явж байгаа даа. Тэр нэг би шууд асууч гэж бодож байна. Сүүлд хийсэнд нэг шидэлт шүү дээ. Тэр шидэлтийг ихэд магадгүй маш олон хүмүүс гайхсан байх бас гайхаагүй байх. Би бол яг үндэ гайхаагүй. Тэр зүгээр л өөр багийн өмсгөлтэй адилхан шидэлтүүдийн нэг өссөн байхгүй. Надад сонголтын дараа хэлсэн байсан шүү дээ. Уусаа л шидэлтүүдийг уусаа л хийдэг шүү дээ. Одоо маш олон бэлтгэл сургалтын үр дүн дэргээд яг гол нь өнөг point нь болохоор магадгүй өмнөх удирдлагын ганцны тоглолтууд дээр та нэг жоохон одоо наавал баг ч юм уу тий байж байгаа яг одоо X баг гэж ярих бах тий хуучин багийнхан эсрэг тэр тоглолтод тэгж онцгоор гэдэг нь өөр айгуу юм спешиал мөчөөсөн л та гол нь тэр тухай тэгвэл тий ер нь бол яг нэг амар өмнөх тоглолтууд дээр нь ач холбогдол өгөхгүй байж байгаа тэр тоглолтын дээр тэгж хичээсэн тэгсэн гэж ярих юм бол угаасаа хотлаа угаасаа л тамирчин хүний хувьд бол яг талбай дээр гараад тоглолт толгон дээр яг адилхан хожихын төлөө хичээдэг хөлгүүд байсан ч байсан хуучин тоглож байсан багч байсан гэсэн хүснэгтийн хамгийн доор явж байгаа багч байсан гэсэн хамаагүй тэрэн дээр бүгдэн дээр нь ялгаа байхгүй бид нар бол тамирчин хүмүүс учраас ялангуяа миний хувьд бол талбай дээр гарахын төлөө ганцхан зүйлийн төлөө тоглолдог тийм хожил авахын төлөө тоглолдог тэр өдөрцөндөө ерөнхийдөө хожил авах гэж талбай дээр гарсан гэхдээ хожил авахыг юунаас илүү цаанаас нь ингэж хүчилж өгсөн зүйл маш их хожихыг хүссэн тэр мэдрэмж гэх юм бол мэдээж л угаасаа бүгж авсан орой шүү дээ тийм ээ та бүхэн зүгээр хажуунаас нь хараад мэдэрсэн баг тий бүгж аавна гэдэг чинь өөрөө маш гоё мэдрэмж тэр мэдрэмжийг хожигдолтой орой болох юм бол тэр мэдрэмж нэг жоохон даавна л хожлоор тэр оройгоо өнгөрөх юм бол амьдралын маань бас мартагдчихгүй хамгийн гоё өдрүүдийн нэг болж өнгөрнө шүү дээ тийм учраас ер нь бол яаж иж авал тэр өдөр хожил авахыг маш их хичээсэн. За тэгээд
тэр шидэлт хүртэл ч гэсэндээ манай багийнхан надад маш их тусалсан тий. Тэр өдөр дөлгөө ямар хүчтэй байлаа, үлцгийн тоглолтууд, тулуу, гана гэл. Ерөнхийдөө миний хувьд бол тэр өдөр бол манай импорт тоглогч нар тий нэг ахтар тус болоог үтсэн бид нар бол яг монголчуудаараа локал плеерүүдэрээ маш сайн тоглосон гэж бодож байгаа. Тэгээд тэр сүүлийн шидэлт хүртэл ерөнхийдөө манай багийн залуучууд багаа сайн авч явсан. Тэгээд ялтчгүй зөв газараа байгаад яг л тэр цаг үед таарсан учраас миний надад шидэлт их боломж олдсон. Тэр боломжийг ч манай багийнхан олгосон. Тэгээд тэр шидэлтийг хийсэндээ бол мэдээж хожил авсандаа баяртай байгаа. Тэгтээ тэр хожлыг авах хүртэл манай багийнхан тэр хүртэл тэр боломжийг үүсгэхийн төлөө манай багийнхан хичээсэн. Тэгээд хамгийн сүүлийн боломж нь над дээр ирсэн. Би тэрийг ашиглаж чадсаа л гэж бодож байгаа. Тэгтээ тэн дэрнийх айхтар том ач холбогдол өгөөд айхтар хожил гэж бодохгүй байгаа. Тэр чинь бол мэдээж улирлын нэг тоглолт тийм ээ. Тэгэнгүүт улирлын тоглолт бол улирлын тоглолт. Бидний зорилго өөр зүйл болохоор тэгээд тэр мэдээж бүгж авсан оройгоо хожил авсан баяртай байгаа. Тэгтээ тийм айхтар тэн дээр ингээд онгроос асуураад байгаа юм. Тэгээд энд юу хаа манай энэ та манай контент супер лайт бирман хамтарч ажилладаг. Тэгээд хоёул бас нэг за тэгээд шууд өнөөдрийнхээ старт бенч ката эхлүүлээ да. Ерөөдөө та бас өмнө ганцны харж ирсэн баг те. Старт бенч катыг ерөөдөө нэг нь гараа сэлгээд ч юм уу те тэгж формат нь бол тэгж өгдөг байгаа. Хамгийн анхны старт бенч кат маань болохоор за Асын үлгүүд багийн Барса, за Эшчипс багийн Үлзий, за тэгээд Тайваны Баясан ах маань байна. Зя энэ гураас одоо би болохоор энэ дээр орж байгаа хүмүүстэй бол хэлдэг. Таны тэр сонгож байгаа фильтр шүүлт юу ч гэж болно. Гэхдээ ихэд бол өөр болоор нь яг бүх зүйлээр нь яг харж сонгосон гэж би бол яг хүсдэг ихэд яг орж байгаа зочдоос бол. Тэгэхээр эндээс та хоёроо багийн эзэн байсан бол хэнийг нь гараа нь гаргах уу? Хэнийг нь сэлгээнд за хэнийг багаас кат хасах вэ гэдэг. Би энэ дээр бол яг нэг юу талаас нь харахгүйгээр сагсан бөмбөгийн урд чадвар, сагсан бөмбөгийн туршлага, сагсан бөмбөг талаас нь харахгүйгээр би зүгээр л насаар нэрмлээд оруулахыг хүсэж байна. За тэгээд зүгээр л насаар нь мэдээж 97 оны учраас Баясаг стартанд оруулаад 2000 оны учраас Үлзийг бенчд оруулаад тэгээд арай нас залуу учраас Барсаг зүгээр гаталж байна. Энд бол ямар нэгэн сагсан бөмбөгийн урд чадвар, ямар нэгэн зүйлээр нь ирэмблээгөө зүгээр насных нь ирэмбэр зүгээр ирэмблэх юм бол ингэж байна. За тэгээд манай юун дээр энэ насаар ирэмлэх бол яг нэг удаагийн л чанс шүү заяа. Одоо дараагийн юун дээр насаар ирэмлэх бол боломжгүй шүү. Тэрэн дээр нь арай өөр арга болчихно. Наснаас өөр арга. За тэнгуут за та энэ гурван маш өндөр түвшний холбогчтой бүгднийг тоглолтод үзчихлээ те. Тэнгуут энэ тус бүр дээр одоо тоглогчдын онцлог байгаа бах. Тэр талаас нь та ирэхэд хамт тоглож одоо үзэж байгаа хүний хувьд хэлэх гэж ирэхэд. Баясаатай цуг тоглоход хамгийн гоё нөмөр нөлөөтэй зүйл нь болохоор урд чамын хамгаалт нь. Баясагийн хувьд болох юм бол зөвхөн довтлогоо гэлгүүгээр ер нь хамгаалтан дээр яг бүх зүйлээ гаргадаг. За тэгээд миний хувьд ерөнхийдөө хамгаалтанд маш их фокус өгдөг. Тэгэнгүүт урд чамын холбогч маань өөрөө хамгаалтанд идэвхтэй ажиллахлаар би хажуугаарнд битээр давхар зэрэг хамгаалтан дээр идэвхтэй ажиллах юм бол ер нь бол урд чамын хамгаалт айгүй гоё болдог. Тэгээд хамгаалт хүчтэй юм гэдэг чинь хожиход тоглолтыг илүү амархан болгож өгдөг тийм. Тэгэхээр би бол Баясаатай цуг зэрэг талбай дээр гараад урагшаа прессинг хийгээд яг прешэр хамгаалт хийгээд цугтай хамгаалт их аягүй дуртай. Тэгээд тэндээс ч гэсэндээ битүүрцэнд ерөнхийдөө тоглолтын арга барил ер нь хамгаалтаар өөр хөцтойгоо тоглолтыг сэргээдэг. Хамгаалтаар өөрсдөө амар их таашаал авдаг болохоор битүүр бол тэр зан характер дээр яг адилхан зан характертай байдаг. Тийм учраас Баясаатай бол цуг гараад хамт хамгаалах бол хамгийн гоё байдаг. За мэдээж Барсаатай 2 жилийн хугацаанд цуг тоглосон. Барсаагаар бол маш их бахархаж байгаа. За ялангуяа энэ жилийн хувьд гэх юм бол Барсаа мандсан дээр нэг төвшин максимум харагдаж байгаа тийм. Анхны жил орж ирэхдээ ямар хүүхэд орж ирлээ. Ингээд 2хан жилийн дотор туршлага, шийдвэр гаргалт, бие хөгжил гээд бүх талаараа маш урттай өсөж хөгжиж байна. Тэгээд дөнгөж 3 дахь жилийн ингэж байна гэхэлэр би одоо цаашаага Барсагийн потенциалыг хаа хүрхийг бол тэлж мэдэхгүй нөхөр гоё хурцтай өсөж хөгжиж байгаа. За Барсагийн хамгийн том даваад л гэх юм бол мэдээж атлетик чанарууд тийм. Хурдан довтлогоонд гарч ирж байгаа атлетик чанарууд, тэндээс гаргаж ирж байгаа шийдвэр гаргалтууд одоо жилээс жилд айгүй зөв болж эхэлж байгаа тийм учраас би бол Барсагийн ирээдүйд хүрэх замыг бол маш дэшээ явах гэж бодож байгаа. Мэдээж дүүрээ бас маш их бахархдаг. За Үлзигийн хувьд гэх юм бол мэдээж
шидэлт өндөр хөвтэй тоглогчтой. Тэгэнгүүт Үлзийтэй одоо цог тоглож иж ойлгож эхэлж байна. За өмнө нь олонгууд Үлзийг бол ерөнхийдөө жоохон шидлэн дээр тулгуурласан тоглох чиглэлийн тоглогч гэж бодож исэн бол би одоо Үлзийтэй цог нэг баг болж тоглож эхлээд Үлзигийн пик н ролл дээр ямар зөв шийдвэрүүд гаргадгүй, пик н ролл дээр ямар сайн тоглодгоо гэдгийг ойлгож авч байна. Үлзигийн тэр чанарыг цог тоглох хүртэл ойлгоогүй байсан байлаа. Тэгэнгүүт одоо би бол Үлзигийн пик н ролл дээрээс тоглож байгаа тэр шийдвэр гаргалтууд тэнцэнээс өөртөө даваа байдал үүсгэж байгаа самбархаа тоглогч нарыг ашиглаж байгаа тэр шийдвэр гаргалтууд тэр тоглолтод маш их дуртай. Тэгэхээр одоо энэс бас нэг юм асуулт гарч ирж байна л да. Ерөөдөө сайн холбон тоглогч гэдэг нь ямар хуу шинжүүдийг агуулсан одоо холбон тоглогчийг яг сайн холбон тоглогч гэдэг байгаа юм тий. Мөн дээрэс нь та талбай дээр байхдаа ямар хуу төрлийн холбогчтой байхдаа хамгийн үргэлжлээд тоглож чаддсан бэ гэдэг нэг юу асуулт байна л та. Тэнгүүд энэ дээр болох юм бол хүн болгоны бодол шал өөр байгаа. Холбон тоглогч нарын хувьд ямар хүн ямар холбогч нарт дуртай, ямар хүн холбогчийг ямар нүдээр хардгуу гэдэг бол шал өөр. Миний хувьд гэх юм бол холбон тоглогчийг бол pass first холбогч нарт маш их дуртай тий. Нөгөө дөрөв тоглогч байгаа маш зөв ашигладаг. Хизээ ямар үед нь хин нь илүү давуу талтай гэдгийг ойлгодог тий. За хоёр хүн сул гарч ирлээ гэхэд шийдэлт байх юм бол хинд нөхийн, гурван шийдэлтэй бол хинд нөхийн, дундын шийдэлтэй бол хинд нөхийн гэдэг шийдвэр гаргалтуудыг эртнээс нэг алхмын өмнө шийдвэр гаргацсан, бодцсон байдаг тийм ухаалаг холбогч нарт дуртай. Ер нь бол fast first холбогч нарт айгүй их дуртай. Тэрний хамгийн том жишээ бол би Сэргэлээ ах гэж бодож байна тий. Сэг ахтай ер нь тоглоход хамгийн төрхтэй байдаг, бас хамгийн зөвүүн байдаг. Сэг ахтай зог тоглох юм бол хэрвээ би эхнийхээ хоёр шийдэлтийг алдчихад дахиж шийдэх гээд яарчих юм бол сэгийнх намайг сул байсныг харсан ч тий. Өнгөрөөгөөд нөгөө тал руугаа хараад намайг сул байгааг харсан ч гэсэн тий. Би яагаад тэгэхээр би хоёр удаа буруу шийдвэр гаргаад алдсан учраас одоо байжээ түр тайвширчээ нөгөө тал руугаа хараад зөв шийдвэр гаргадаг тий. Тэр нь оноо олдог ч юм уу тий. Тэнгүүд Сэргэлэх тэр үед бүх зүйлийг хянаж байдаг тий. Довтлогоо энэ хийж идсэн бэлээ, хэд довтлсон бэлээ, эсрэг багийн хамгаалалт нь ямар байгаа байлээ, энэ хамгаалтан дээр хэн довтлох юм бол манайд ашигтай байлээ гэх мэтчлэн Сэргэлэхийн тэр чанарт бол үнэхээр дуртай. Окей. За эхний старт бенч кат маань бодлохоор ийм байна. За тэгээд буцаад арай өөр асуулт руу ороход болохоор за сайхан болох 100 болц таны гэрээний асуудал ч юм уу тий шийдвэр багийн шийдвэрлэл төр ялцчвал одоо сагсан үеийн түүнд бас нэг тий бас нэг бичигдэх үйл явдал болсон мэдээж тэр тухайд гэвэл та бас ярьж болох өнцөг хүртлээ бид нь бас хуваалцаж өргөдөг яг процесс нь яг юу болсон яг тэр одоо дэтейлээр ярьж болох шүү дээ ерөөхдөө тий мэдээж энэ дээр бол хамгийн түрүүнд одоо ингээд улирлынхаа эхний тоглолтоос ахуулаад нэг ч тоглолт өнжихгүйгээр сагсан мөнгө тоглоо явж одоо маш их баяртай байгаа. За тэгээд энэ тал дээр цэндээ дэмжиж тусалсан бишрэлт металлогийн арын албаныханд бас дахин баярлалсан талархснаа бас илэрхийлэх ёстой. За энэ тал дээр ч гэсэндээ миний хувьд бол алдаа тутагталтай зүйл гаргасан. Өмнө нь ч гэсэн олон удаа хэлсэн. Одоо өмнө нь нэвтрүүлгээр бол одоо ерөнхийдөө энийг ингээл нуршаал яриа л энэ тийм. Гэхдээ яалчгүй хэлэхгүй болохгүй зүйл мэдээж баярлалт талархаж байгаа. Тамирч жүгний маань боломжийг ойлгоод намайг ингээд тоглолт хэмжүүлэхгүйгээр намайг охиройлгүйгээр ингээд боломж олгоод цагс тоглуулад удирдлагын тоглолтуудад оролцуулаад явуулж байгаа нь бол маш их баяртай байгаа. Энийг зэндээ баярсан талархснаа илэрхийлэх ёстой. Тэгвэл ерөнхийдөө яг ярих юм бол маш их зүйл болсон тий ярьж болохгүй гэдэг ерөнхийдөө маш их зүйл болсон. Ерөнхийдөө тэрийг ярих юм бол баг бүтэн дахиад нэг дугаарыг бүтэн тэрний талаар ярьсан ч болохоор хэмжээнд маш урт зүйл болсон. Гэхдээ миний хувьд бол одоо тоглолтонд оролцоод явж байгаа баяртай байгаа. Энэ асуудал дээр чинь дэмж тусалж байгаа чинь баяртай байгаа. Тэгээд нэгэнт одоо ингээд болж өнгөрөөд хоёр талаас ойлголцоо шийдвэрлсэн асуудлыг бол би бол одоо буцааж дахиж сөхөөд дэврэхийг хүсэхгүй байгаа. Мэдээж баяр талархснаа дахин хэлж байгаа. Мөн дээрээс нь бүхий л платформудаар уучлалт гуйсан, сошиал медиа дээр уучлалт гуйсан, хүмүүс дээр очиж уучлалт гуйх зүйлүүд дээр уучлалт гуйсан, бүх тал дээр өөрийнхөө гэмиг ухаарсан, ойлголцоод учраас болохоор би бол энэ тал дээр бол дахин заавал тэр зүйлийг сөхөдөхийг хүсэж байгаа. Мэдээж миний алдаа дутагдaltaй зүйл байгаа. Үүнийг хэсэндээ дахиж залуу тамирчид маань битгий тавтаасаа гэж чин сэтгэлээс сууж байгаа тийм л байна. Нэр бас нэг Apps багт нэг юм альбан бос менежер байна. Би бол тэгж яриад байгаа. Муушах байгаа тоххой.
би шууд асууж муушах ер нь ABC харахад танд эффект ямар нэгэн байсан. Одоо ч би сая сүүл ингээд золж агаалах явж штэ. Би бол энийг зүгээр шууд муушах эффект гэж харж байгаа байхгүй юу? Муушах байгаа учраас одоо LeBron гэдэг NBA чинь ингээд өөрөө нэг менежергээ дийл хийгээд байдаг штэ. Тэр шиг ер нь таны шийдвэр тодорхой хэмжээнд нөлөөсөн үү гэдэг дээр л асуух гэдэг юм л та. Тийм. Угаасаа муушахын ямар ч нөлөө байхгүй гэж хэлвэл угаасаа бүх хүмүүс бити бодлоо яриад байна тийм. Угаасаа мэдээж нөлөөлөл байгаа. Тэгтээ ямархан хэмжээнийх вэ гэдэг дээр бол ярилцах зүйл байна тийм. Мэдээж намайг угаасаа хүчилж чахсан зүйл байхгүй. Мэдээж цаанд болох зүйл байгаа. Буцаагаад давуу тал болох давуу зүйлүүдийг бас дэмжиж тусалж өгсөн гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ерөнхийдөө муушахын нөлөө байгаа. Цоож авах дэрцэндээ сүлийн гэрээ ихтцэндээ муушахын нөлөө бол мэдээж байгаа. Тэгтээ муушахын тэр нөлөө болонгот зөвхөн бага амжилттай ойлгохын төлөө нөлөөлж байгаа нөлөөлөл байгаа. Бага амжилттай ойлгох. Хожихын төлөө өгөх хэрэгтэй, юу хэрэгтэй гэдэг дээр л дэмжиж тусалж байгаа тийм. За тэгээ дараагийн стартж кат руу орохоос өмнө бас нэг асуулт орё. Ер нь одоо дийлэх тоглож байгаа хамгийн overrated болон underrated нэг тоглогчийг зүгээр нэрлэвэл таны зөвхөн зөвхөн таны л бодол шүү зүгээр. Одоо таны тэр харж байгаа үнцэг ямар ч байж болно. За яг миний хувьд бол яг тэгж тамирчдыг тим юм гэж бол дүгнэж бол бодож байгаагүй юм байна. Яг overrated энэ арай өндрөр үнэлэгдээд байна. Энэ арай дутуугаар үнэлэгдээд байна. Дээрээс нь миний хувьд ч гэсэндээ дөнгөж Монгол дээр 3 төчлөлтэй тоглож байна бас. Миний насанд ч гэсэн ер нь хүнийг тэгж тамирчдыг тэгж шүүгээд ирэмблээд дарааллаад ах тим хэмжээний настай туршлагатай хүн ч бас болоогүй байгаа болохоор ер нь бол бусдыг бол тэгж шууд overrated underrated гэж бол хэлж чадахгүй байна. За энэ асуултыг бол яг л одоо зодог тайлхад өгч байгаа ч юм уу Ахмад тамирчдаас асуух юм бол арай бодтой арай оновчтой хариулт хэлэх болоо. Миний хувьд бол одоо яг сайн бүрэнгүйцтэй ойлгоогүй хүн байж бас одоо яг хүмүүсийг ирэмблээд ингээд байх юм бол бас өрөөсгөл. За окей. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригыг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. За манай дараагийн Start Bench Cut байна. Энэ нь болохоор ихэд үндэсний бус саний дээдлийн драфт ихний 2 сонголт. За тэгээд Асуулгад багийн Бендрия. За энэ дээр хавбивч ба таны стартыг бол бараг л гадарчлах шиг байна л да. Тийм тэгэнгүүт одоо яг энэ дээр болох юм бол одоо ингээд зураг харангуут ялцгүй тархинд бас орж ирж лээ л да. За мэдээж ямар ч эргэлзээ байхгүйгээр Бендрия старт. Тэнгүүт Бендрия үнэхээр underrated. За nice. Бендрияг хүмүүс тоглолтын дээр хараад болонгууд ерөнхийдөө манай хүний ерөнхийд жоохон хөдөлгөөн харахад нэг жоохон болох юм шиг харагдаад байдаг тий. Гэхдээ миний хувьд бол яг Бендрия 4 номер дээр болонгууд маш ухаалаг. Би бол Бендрияг бол үнэхээр IQ-сэтэй тоглогч гэж боддог. Тэгээд тэр тоглолтоо ч гэсэндээ жил ирэх тусам илүү сайн нээж харуулах болов гэж бодож байна. Би бол одоо яг Бендрияг 100% өөрийнхөө потенциалыг талбай дээр гаргаж үзүүлж харуулаг байгаа л гэж бодож байна. Би бол Бендрияг бол үнэхээр дутуу үнэлэгдэж байгаа. Ирээдүйд бас нэлээд захиур хагалах үс хэмжээний самбарын Монголын шиг самбарын тоглогч болно гэдэг итгэлтэй байгаа. Бендриягийн тэр довтлогон дээр гаргаж байгаа шийдвэрүүд хамгаалтанд гаргаж байгаа тэр эффект үр дүн маш сайн тоглогч. Би бол Бендрияг бол үнэхээр underrated гэж. Бендрия бол мэдээж старт. За. Бенчт нь болох юм бол яг би нэг урд жомын тоглогч учраас самбарын тоглогч нарт дуртай. Яг сайн хамттан тоглож байгаагүй болохоор яг сайн хэлж мэдгүй. Гэхдээ одоогийн байдлаар хов чонхруутай нэг удаа тоглосон байгаа учраас тэрэн дээр хараад өсөхвэр гэдэг хүүхдийн тэр залуугийн хүүхд юу байна надтай нас ойрцол хүүхдтэй залуу тий. Тэр залуугийн тэр тоглолтод өгж байгаа энержи тэр чармаалт тэр зүйл бол үнэхээр сайн санагдсан. Тэгэхээр би бол бенчтэй тэр өсөхвэргээ залууг оруулмаар байна. За инх хамрын хувьд бол мэдээж шгшааг дээр цуг бэлтгэл хийсэн. Инх хамар дүүг бол кат хийж байна. Гэхдээ инх хамруугаас намайг ойлгох уу битэр гайгүй. За арай ойлгохгүй хүмүүсээ л кат хийж. Тэгээ энэ жил нэг рүүкний хувьд амар онцгой жил байл гэж би хараад байна л да. Би бол ийм амар драфт жилтэй мөртлөө одоо ингээд драфтад орог ийм амар рүүки статустай тоглогчтой улирал. Би ер нь энэ жилийн лигийн улирлыг бол зүгээр л энэ
За би бол өмнөх бас яг 10 20 жил өмнөх түүхийг мэдэхгүй тийм Монголын дээдлийн. Тэгэхээр зөв миний л хувьч энэ жилийн лиг бол хамгийн солиотой өрсөлдөөнтэй галзуу жил болж байгаа гэж би хараад. Ялангуяа Rookie Review энэ тал дээр бараг л MVP л ихнээсээ зүгээр дөк мөкөл бараг шууд MVP гэж яригддаг шүү дээ. Тийм эхний жилдээ тоглогч нар яг хаа Rookie of the Year гэдэг шагналыг өгөхгүй юу гэдэг дээр бол мэдээж холбооны дүрэн бол шал өөр зүйл үстэй. Тэгвэл зүгээр яг эхний жилдээ тоглож байгаа тоглогч нарын эффект гэж ярих юм бол маш том нөлөө үзүүлж байгаа тийм. Эхний жилдээ орж ирээд багийн лидер хэмжээний статистикийг үзүүлээд тоглож ийн гэдэг бол үнэхээр итгэмээр үзүүлэлт тийм. Тэгэнгүүтээ тэрэн дээр нэмэгдээд энэ зууны шилжилт хөдөлгөөнүүд ямар их бүжигнаатай болоо. Тэр их шилжилт хөдөлгөөнүүд дээр нэмэгдээд тооцоолоогүй эхний жилдээ тоглож байгаа гадаад тоглож байсан тоглогч нар бүгд буцаж ирлээ. Драфтаар мэдээж ур чадвартай залуучууд орж ирлээ. Ингээд харах юм бол миний хувьд бол энэ жилийн хувьд яг лигийн 10 багийн хувьд бол бүгдээрээ маш интенс өрсөлдөөнтэй өдөр болгоны удирдлагын тоглолт гэлтгүй ерөнхийдөө өдөр болгоны тоглолт плей-оффын тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй ширүүн үйлрэл болох болоо гэж бодож байгаа. Үүнийч бидний бодож байгаатай ч адилхан ерөнхийдөө удирдлагын тоглолтууд маань ерөнхийдөө дандаа орой болгон бүх тоглолтууд ерөнхийдөө хожлын шидэл дээр бараг дуусч шээ. Бүх тоглолтууд ер нь хожлын шидэл дээр шийдэгдэж байна. Бүх тоглолтууд ер нь 4 үеийн турш маш өрсөлдөөнтэй тоглолтууд өрнөж байна. Удирдлагын эхнээс ер нь бүгд л хин хэнийга хоцсон баг нь маргааш ножигж байна. Хожигдсон баг нь маргааш ножиж байна гэдэг юм ингээд өрсөлдөө маш өндөр явж байна. Энэ ч гэсэндээ буцаад цагсан мөнгө сонирхчд манаас үнэхээр сонирхолтой байгаа л гэж бодож байна. Заавал плей-оффыг хүлээгээд байхгүй орой болгон юм банкарынад плей-офф шиг тоглолтууд өрнөж байгаа. Тэрэн дэцсэндээ тамирчууны бас маш гоё сонирхолтой байгаа. Удирдлагын тоглолтууд бүгд сонирхолтой болж байна. Тэр нь бол маш сэтгэл хангалуун байна. Тэгээд би бас нэг маш суух гэдэг юм л. Одоо плей-офф гэснээс одоо ингээд плей-офф өөрөө амсгалтай гэсний дараа одоо ихэд хожигдлын дараа бүх багууд ингээд локер рум руу ордог тийм үү. За тэр дотор ингээд бас заримдаа сайн ч зүйл болж байна те ингээд бас жоохон муухайч одоо муухайч хувтаа ингээд маргаан юм уу те тэм хүч зүйлс гарч байна. Таны юм ерөөхдөө одоо ингээд дийлийг тоглосон хугацаанд ингээд локер румд болж исэн ч юм уу тиймэрхүү нэг юм одоо маш амттай тийм мөч ч юм уу те локер румд өнгөрүүлсэн тийм мөч багаараа бас ирсэн маш тийм гонигтэй ч юм эсвэл жоохон тиймэрхүү мөчөөсөө хуваалцвал ерөөхдөө баяртай гэдэг нь бол хамгийн түрүүнд орж ирж байна. Локер румд ороод хамгийн баяртай байдаг мөч бол авраг авчаад аврагын подолкоо өмсөөд аврагын малгайтайгаа ороод локер румыг бүгднгийн битүүмжлээд хулдаасаар ингээд хаацсан байж байгаа. Тэгээд шампанс өрж тавьсан байх тэр мэдрэмж хамгийн жаргалтай мөч. Тэгээд бүгд шампанска бариад буудуулах гээд бэлдээд байж хах тэр догтлсон мөч бол хамгийн галзуу мөч. Тэр мөч бол юу юунаас илүү хамгийн сэтгэл хөдлөл өндөр түвшиндээ хүрсэн байдаг. Хамгийн баг тамирчдаар хамгийн их бахархдаг, нэг нэгнийгээ хамгийн их ойлгодог, хайрладаг яг нүгнэхээр тэр мөч бол яг сэтгэл хөдлөлийн хувьд бол яг оргилтой өрдөг хамгийн гоё мөч. Тэр бол мэдээж хамгийн баяртай мөч. Сая 2 удирдал өнгөрөхөд одоо хамгийн гонигтой байсан мөч гэх юм бол гонигтой гэхээсээ илүү ерөнхийдөө хамгийн их яг хананд тулцсан юм шиг хэцүү байсан тэр мөч гэх юм бол бодонстой 3-1 болцоод 3-3 болдог 6 дахь тоглолтын тэр үед бол ерөнхийдөө хамгийн их ер нь хүнд байдалд орж ирсэн. Яг нөгөө яахаа мэдэхгүй болно гэдэг шиг. Локер рум амсгалыг жоохон ерөнхий дуугүй чимээгүй болцсон. Хичнээн бүгдээрээ дараагийнх дээр хожиж штэ гэж байгаа ч гэсэндээ нүд бол бүгднгийнх нь нүд бол ер нь жоохон эргэлтсэн байдалтай болж эхэлж байсан. Ер нь бол хөлгүүд багтаага 2 жил тоглоход бол тийм бүгд ер нь тийм эргэлтсэн байдалтай тийм мөчөд орцсон тийм байдалтай байхыг ер нь ховор харж ирсэн. Яг тэр 6 дахь тоглолтын дараах локер рум бол хамгийн хэцүү байсан. Би зөв төсөөлжлөө байна л да яг байхаагүй болохоор. Тэгээд яг ер нь бол хөлгүүд баг дээр гэж ярих юм бол Мошо ах, Том ах, Сэг ах 3 бол багийн яг ноён нуруу байсан. Хожигдсон бүх үеүүдэд битэдэг ерөнхийдөө балансыг тааруулаад буцаагаад амьдралд нь ороод байранд нь тавьж өгдөг. Хожигдсон үед буцаахаа сэргээгээд өгдөг те. Яг балансыг тааруулаад яг бүх тоглолтод бүх үед бэлэн байлгаж өгдөг. Яг ард нэг түшигтэй тулгууртай байдаг. Хамгийн ноён нуруу 3 ах байдаг. Тэгээд плей-офф эхлээд угаасаа баг тамирчид бүгд байрладаг дэр мэдж байгаа шүү дээ. Тэнгүүт би болонгууд яг Сэг ах битээр ер нь баг сүүлийн 2 жил нэг өрөөнд орж байгаа. Тэгээд
Сэгийн ахтай байхад бас ерөнхий яг тийм плей-оффын тоглолттой тиймэрхүү буужгансан ийм дэшээ доошоо олсон тийм сэтгэл хөдлөл савлаатай тийм үед бол сэргэлэхтэй байхад бол амар тайван байдаг. Сэгийнх өөрөө ер нь бол аавраа үнэхээр тийм тайван амгалан уншдаг. Бүх үйл цаг үед яг л чийлгай гэдэг байж байгаа. Тийм болохоор би сэгийнх ахтай байх амар дуртай. Тэгтээ тэр 6 дахь тоглолтын дараа би сэгийнхын нүднээс жоохон эргэлцсэн харц бас жоохон эмээсэн байдлыг хожигдчих үедээ гэдэг бодолтой байгааг нь мэдэрсэн. Тэгээд би бас Сэгийн хагцсандаа хүн юм байна да гэдгийг бол тэр үедээ л очсон. Сэгийн бас тэн дээр нэлээд эргэлзсэн байгаар. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд бол сая 2 жил хөлгөд багтаа тоглоод бол хамгийн их сэтгэл зүгээр ер нь хүнд байдалд орж исэн үе бол тэр 7 дахь тоглолтын өмнөх хоёр байсан. За манай дараагийн Start Bench Cat гараад ирсэн байна. Сайн л болохоор East Chips багийн Тулуу, за Бишгэл Метал багийн тамирчин Маргад, за тэг хөлгүүдийн их хоёр гэт байна та. За ингээд хүнд үгүй гэж хэлж чадахгүй нэвтрүүлэгт орсон чинь яг л нэлээд хүмүүсийн үзэн ядалтыг авах боллоо. Нэлээд хүмүүст хараалгуулах боллоо. Хэцүү юм руу оруулж байна. Манайхаа ингэ хүмүүс орохдоо чатар орохдоо зүгээр амарч судалгүй хариулж нэг яг би тэгээд за окей юу ч тэгээд окей. Энд дэр л сонгож байгаа нь юу ч байж болно шүү дээ. Юу ч байж болно тий. Гэхдээ яг тэр дэс тийм юу болж шүү царайлаг мөрэлэг. Би яг үнэхээр яг нэг байрлалын жил түвшний 3 тоглогчийг яг үнэхээр старт бэнч гэх тэгэж. Миний зүрх хүрхгүй байна. Үнэхээр хүрхгүй байна. Оруулаад төөрөөстэй гэсэн онцлогтой. Нэг нь бол одоо ингээд танаа багийн шинэ хамтрагч байгаа гэдэг. За нэг нь бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас нэг багийн хамтрагчид нэг нь бол бас Монгол Шишээ багийн бас нэг ирээдүйн те. Бас нэг топ төвчний тоглогч байгаад байдаг. Ай. Би зүгээр өндрөөр нэрэмлчихөө. За ихээ Тулуу Маргадаа энэ чинь ямар ч тийм сагсан бөмбөгийн ямар ч тийм юм байхгүй шүү, зэнзэр байхгүй шүү. Би зүгээр өндрөөр нь Маргад хамгийн өндөр байгаа. Дараа нь угаасаа Тулуу байгаа. Тэгээд ихээ арай хамгийн намхан байгаа. Тэгэхээр би та гурыг зүгээр өндрөөр нь л хуваалаа шүү. За окей. Хариултыг авъя да. Миний зүрх арай өрөхгүй дийлэх юм байна. Анх яагаад нэг хөлгүүд төр орсон бэ гэдэг нэг шалтгаан байна л да. Тухайд та 50-аас өнөөс сурж байгаад ирэхэд магадгүй зөвхөн хөлгүүд баг санал тавьсан уу эсвэл өөр одоо бас цаг хугацаа жоох ухраалттай одоо тэнгууд өөр багууд бас санал тавьсан уу эсвэл ерөөхдөө яаж явж байгаад ер нь хөлгүүдтэй нэгдсэн бэ? Энийг өмнө нэг амар ярьж байгааг баха. Гэхдээ одоо яг цаг хугацааг эргүүлээд бодох юм бол хөлгүүд багийн менежментийн албанаас, хөлгүүд багийн менежерүүдээс, хөлгүүд багийн арын албанаас бол надад бол санал хинж тавиагүй, юу ч тавиагүй. Намайг хөлгүүд багт тоглох уу, сонирхож гин үү гэж бараг өдөр болгон шахуу санал тавьж, эрхийг ятгаж тэгээд хөлгүүдэд ороход хамгийн том хөшөөрөг болсон хүн бол Ананд. Ананд дээр угаасаа ер нь бол багасаа нэг мэддэг байсан. Тэгтээ ерөнхийдөө нэг нь Япон яваад нэг нь Тайван яваад ерөнхийдөө хоёр гадагшаа явсан болохоос биш ерөнхий багасаа ерөнхийдөө нэг мэддэг. Дээрээс нь Баясагийн бар 10 жилийн найзууд. Тэгэхээр ерөнхийдөө бид хоёр бол нэг мэддэг. Тэгээд яг тэр Тайванд сургууль дуусчих тэр үед бол бүр тэр чинь лиг эхлэхээс өмнө хавраас ахуулаад анд ер нь бол бичижсэн. Тэр үед чи яг нөгөө майнерст хожигдсон, майнерст хожигдоод гараад ирсэн. Тэгээд хөлгүүдийг шинжилт хийжсэн тий. Тэр үедээ ерөнхийдөө би бол Монгол руу явна гэдгийг ерөөсөө шийдэг байсан. Би бол Тайванд л өргөжлүүлнэ гэж боддог байсан. Сакс тоглосон ч тоглоогүй ч ер нь Тайванд өргөжлүүлж амьдрна гэж боддог байсан. Тэр үед миний бодлыг эргүүлээд Монголд ирэхэд хамгийн том хөшөөрөг болсон, хамгийн том шилтгаан болсон бол Ананд. Бас би Анандад баярлах ёстой. Яагаад гэвэл миний бас 2 жилийн хугацаанд цагсан бөмбөгтэй холбоотой хамгийн сайхан дурсамжуудыг бүтээхэд том туслалцаа үзүүлсэн. Тэн дээр анх надад санал тавьж боломжийг бүрдүүлж өгч байсан.
Анандаа бол баярлалаа гэж хэлэх ёстой. Ананд бол энэ бүхний ард санал тавиад авчирчээсэн. Тэгтээ анд битээр ярьжсэн шиг амар юм байгаагүй. Мэдээж тийм баха. Анд битээр шиг ярьжсэн шиг амар юм байгаагүй. Анд бол шууд ирээл окей, шууд гэрээ гэж шууд чамаг аав штэ. Ингээд ярьжсэн. Тэгтээ би болонгот тэр жил чинь лиг 10 сарын дундуур эхэлж хагаад би 9 сарын сүүлд ирсэн. Бараг лиг эхлэхээс нэг 2-7 хоног юм л ирсэн баг. Амар толгож ирсэн. Тэгээд намайг ирэхэд баг аль эзэнэ 12 тоглогч Монгол 12 Монгол тоглогчтой болцсон байсан. Яг нөгөө Этүгний залуучууд, Мөсийн залуучууд тэгээд бүгдийг авцсан. Тэгээд сүүлд нь Г бэлгүүнийг нэмээд авцсан. Ингээд муу шохыг авцсан гэдэг ингээд Монгол 12 тоглогч бүрдсэн. Тэгээд би ч болонгууд яг тэнцээ бэлтгэлээ хийж байгаа л шууд өрөөд ирсэн чинь тасалжуулагч намайг гайхаад чи юм блэ гээд тасалжуулагч нь гайхаа дарын албач гэсэндээ юм гэрээвэ эхлээд чи бэлтгэлтэндээ ороод тохоо манай тасалжуулагч чамайг харна гэж байна. Чамайг харж авах яасан ийсэн гээд. Тэгээ би ч мараг 7 хоног бэлтгэлд яваад орох үгүйн мэддэхгүй. Хэрвээ би орохгүй бол надад яг честний чамайг авъя гэдэг яг official санал юус ирээгүй. Яг зөвхөн шоом хүнээр дамжуулж асуулж байсан ганц 2 хон юм байсан болохоос яг official хөлгүүчийг ингээд чамайг авъя гэжсэн санал байгаагүй тий. Тэнгүүд би тэнчэнээс бүх зүйлээ золиослоод Монгол цагт тоолно гэж төрөд ирсэн байдаг. Тэр нөхцөл байдлаас хэцүү байсан. Тэгээд ямар ч нэг боломж олдсон. Тэгээд тэр боломжийг нь окей ашиглаад үзье гэж өөртөө байгаа бүх зүйлээ дайчлаад 7 хоногийн хугацаанд бэлтгэлээгээл тэгээл тасгалжуулагч нь бас нэг юм олж харсан байх. Тэгээд гэрээ их болоод тэгэл төлөвт авах гэрээ хийсэн та. Йоо тийм үе ямар бас нийцтэй мэдээгүй түүхөө шүү. Таны хүлээлт бол очиод ирэхэд за шоо гэрээгээ хийгээд багтаа ороод гэдэг хүлээлттэй байсан боловч ирээс гэсэн ч юм гэрээ эхлээд өөрийгөө харуулчаад гэдэг шууд өглөөсөн юм ба штэ. Тэгтээ яг үнэ та оолдын хийгээд Монголд ирсэн байсан мэт штэ. Тэргээч баг мартцсан байжгаад саяхан лиг эхлэх өмнөх анд дээр олж ярьж байсан. Тэгсэн чинь нэрээ тэр үед юм байсан гэд. Анд бас тэр үед өөрөө бас нэлээд санаа зовж байгаа л да. Ягаад тэгэхээр бүх юм болно гэд намайг аваад ирсэн байдаг. Тэгсэн чинь хэрвээ би үнэхээр тасалжуулагчд нь таалагдахгүй бол би гэрээч чадахгүй нөхцөл байдалд хүрч ирсэн болохоор анд бол тэр үед бол бүх зүйл дээр амар их санаа зовж байсан. Бүх зүйл дээр ерөнхийдөө яах вэ гэдэг тал дээр амар их ярилцж байсан. Тэгээд сая энэ жил битэр тэрийг нэгээд ярьж байсан. Тэгээд нэрээч бас л тэр үед нэлээ өгөөдөлдөөс шүүгээ битэр ярьж лээ. За тэгэнгუთ одоо бас дараагийн асуулт нь болохоор за хөлхүүд гэдэг багийн нэг үүссэн кулчур байна те. Үүссэн соёл, багийн систем, тоглогчдын одоо харилцаа хандлага мэдхгүй тиймэрхүү суусан систем. За ESG Apps гэдэг багийн тамирчдын одоо харилцаа эсвэл одоо юу гэх chemistry ч багийн уур амьсгал багийн соёлын хамгийн ялгаатай зүйлс нь юу байна ирэхэд? Нэг тийм амар ялгаатай зүйл байхгүй. Яа надад хувьд бол миний хувьд бол ерөнхийдөө л саксон мөнгөний калчер чинь саксон мөнгө ч өөрөө угаасаа л яг л ёс зүйдээр тогтож байгаа шүү дээ. Ёс зүй хүндлэлээр тогтож байгаа. Мэдээж бүх зүйлийг ерөнхийдөө балансалж байгаа, тохируулж байгаа, тааруулж байгаа хүмүүс бол удирдах байгаа хүмүүс бол тамирчид донд мэдээж ахмад тоглогч нар л байдаг тийм. Тэгэнгүүт яг бүх тунгийн одоо түрүүнд хэлжсэн өлгүүд баг дэрэг бол 389 оны ах яг бүгднийг тааруулжсэн. Одоо тэгэнгүүт Apps баг дээр очингууд асар туршлагатай цоож авах байна. Мош авах байна. Тэгээд бүх зүйлийг бие махбодороо туулаад үзсэн, талбай дээр туулаад үзсэн, бие махбодороо туулаад үзсэн, бүгдийг үзээд харсан ахмад тоглогч нар байгаа болохоор миний хувьд бол нэг тийм санаа зовох. Сайн муу гэж яриад байгаа зүйл байхгүй. Бүгднийг л тэр ах нар маань ерөнхийдөө маш сайн удирдах байгаа, маш сайн зохицуулж байгаа тийм болохоор нэг тийм ялгаа байхгүй гэж бодож байна. Тийм адилхан л. Таны бас тэр ёс зүй гэдэг чинь үнэнэлтэй яг уу миний сонссноор болохоор өнгөрсөн жил хөвлгүүд баг маань болохоор нэг тасгалж ирэхэд бас халгалаа явуулчихсан. Хүүрмэл мэджил байгаа. Тэн дээр бол яг зөв миний сонссноор нэг серб сакс бол одоо дэлхийн номер 1 сакс Азуу та нар одоо тэр коучийн хандлага нэг тиймэрхүү байсан гэдэг юм сонсогдсон байхгүй надад. Ерөөдөө серб сакс бол номер 1 сакс та нар юусэн ингээд манай саксыг ойлгохгүй байна, чадахгүй байна ч юм уу. Жоо тиймэрхүү хандлагаар байгаад учраас бас ерөөдөө нөө удирдлагууд болон ахмад тамирчид хоорондоо ярилцсан шийдвэрлээд тэр шийдвэрээ гаргасан гэдэг. Ерөөдөө тэр яг үнэхээр одоо тийм амир одоо ёс зүй гэх юм уу да тий. Тэнд үнэхээр бас хашлах зүйлс юм байсан уу?
тэр тал дээр гэх юм бол ерөнхийдөө өнгөрсөн жилийн удирдлагын дунд хэсгээс ахуулаад ерөнхийдөө тасалжуулагч нар болон тамирчдын хувьд баг зэрэг үл ойлголцол байгаад ирсэн. Гэхдээ тэр үл ойлголцлыг бид нэг л зүйлээр эрүүлэр шийдэжсэн. Мэдээж хөлгүүд багийн арын алба бол үргэлж хамгийн том давуу тал нь бол хөлгүүд багийн арын алба бол үргэлж асуудлыг эрүүлэр шийдэхийг хэрэгэлцдэг те. Ямар нэгэн удирдлага албан тушаал тийм зүйлээр далайлгаж шийдгээс илүүтэйгээр бүх зүйлийг эрүүлэр шийддэг. Аль аль талаасаа ярилцаж аль аль талынхаа үзэл бодлыг хүндэтгдэг. Тийм ч учраас өнгөрсөн жилийн хувьд бол дасгалжуулагчийн шийдвэрийг хүндэтгсэн. Яагаад гэвэл тэр дасгалжуулагчийн хувьд эхний жил байсан учраас бүх эрх мэдлийг, бүх давуу талыг дасгалжуулагчтай өгсөн. Тамирчид ч гэсэндээ маргалдах, үл ойлголцох зүйл байсан ч гэсэндээ тэр бүх зүйл дээр дасгалжуулагчаа хүндэлж байсан. Яагаад гэвэл бид бүхний хувьд хамтдаа эхний жил байсан, маш том зорилго байсан, хөлгөөдөгийн 20 жил байсан. Арын албач гэсэн тэн дээр маш их тусалцааг үзүүлж хоорондын ойлголцлыг сайжруулж байсан. Тийм учраас ер нь эхний жил мэдээж маш их хэмжээний үйл ойлголцол зөрчилдөөнүүд гарч ирсэн цэндээ ганц зорилго юун дээр зөрчилдөд юун дээр маргалдаад байгаа гэхээр бүгд авраг авахын төлөө маргалдаж байгаа. Хожихын төлөө. Зүг юм дээ. Түүнээс намайг тоглуулсангүй, намайг гаргасангүй гэсэн зүйл дээр хязгаарч маргалж байгааг бүгдийг хожихын төлөө ямар арга барилаар тоглох вэ гэдэг дээр маргалж байсан. Тэр бүх зүйл дээр тамирчид болт хийжсэн. Тэгээд техник жилдээ авраг авсан, үр дүнтэй байсан. 2 дахь жилдээ үргэлжлүүлсэн. 2 дахь жилээс тасалжуулагчийн маань тэр асуудал улам жоохон хүндэрч эхэлсэн те. Хэтэрхий яхэр болж эхэлсэн. Жоохон асуудлууд гарч ирсэн. Тэгтээ дахиад л хөлгүүд баг тэр бүх асуудлуудыг эрүүлэр шийдвэрлэх хичээсэн. Тэр зүйл дээрцэндээ эрүүлэр шийдэх гэж хичээсээр байжгаад Сэлэнг Бодонсын плей-офф энэ төр тоглолт хүртэл ер нь бол засгалжуулагчийн тал арын алба орж исэн. Итгэсэн. Тэгтээ байж боломгүй маш олон алдаануудыг гаргасан учраас ерөнхийдөө тамирчдынхаа үгийг сонссон, тасалжуулагчийн үгийг сонссон. Тэгтээ энэ нөхцөл байдал дамжраад нэлээд удсан болохоор 2 дахь жил тэр үед болонгот арын тамирчдынхаа саналыг сонсч дэмжсэн. Тэгээд тэр үед бол мэдээж тэр шийдвэрийг гаргах арын албаныханд хэцүү байсан баг. Хэцүүгээс гадна маш том эрсдэл байсан. Тийм шүү дээ, эрсдэл байхгүй. Тэгтээ эрсдэл байгаа газар дагаад бас амжилт байгаа. Анх хөлгүүд багийг босгоход маш том эрсдлийг үүрээд 3 тоглогчоо авч үлдээд 10 тоглогчийг шинээр нэмж авсан. Тэр эрсдэл байсан. Тэгтээ амжилтанд хүрсэн. Бодонсын 1-1 болсон тэр үед маш том эрсдэл. Казан Степлоп тоглож байгаа тэр цуврал дасгалжуулагчаа, ахлах дасгалжуулагчаа хална гэдэг бол маш том эрсдэл. Тэгтээ эрсдлээ үрээд хариуцлагаа хүлээж чадна гэд өөрсдөндөө итгээд, бие биендээ итгээд эрсдлийг үүрсэн. Тэгээд ч гэсэндээ тэр цувралыг давж гарч чадсан, авраг авч чадсан. Тэгэхээр аль аль тал дээр эрсдэл байсан. Тэгтээ эрсдлээ үүрч чадсан. Тэгээд тэрэн дээр ялалт авсан. Эцэг үрдэн бол тийм байсан те. За окей. Бидний хамтран ажиллаг Freshback гэвэл болохоор очргүй хямдрал нь эхэлж байгаа юм байл. Энэ болохоор 40 гаруй брендийн бүтээгдэхүүнүүд 70% хүртэлх хямдарсан бөгөөд бүр хөргөлт үнэгүүгээ боддоо. Та бүхэн төгжрэлт үрдэг те дими цагаа болохоор гэр бүл болгон өөртөө зарцуулаарай. За тэгээ манай YouTube-ийн доор description хэсэгт байгаа линк рүү ороод өссөн бүтээгдэхүүнээ захиалаад үнэгүү хөргүүлээд аваарай. Бидний хамтран ажиллаг Freshback. За манай дараагийн start bench cut байна л та. За энэ болохоор SJS багийн тамирчин Дүлгүн. За тэгээд BCH Nice багийн тамирчин Сугарчир. За тэгээд хөлгүүд багийн Азоёр байна. Готлын хайрцмаараар хамгийн томоор нь Докиг өгөөд готлын хайрцмаараар 2 тазаг гээд готлын хайрцмаараар манай сугараа хараа жижиг хүмүүсдэг. Йой. Болохоор ингэж тавьж байна. Би бол энэ дээр амар тийм хуцтай ямармаар байна. Би үнэхээр чадахгүй. Ах чуугэр яг дивний араас айгүй. Өөрлөөсөө та. Боломжгүй. Та ядаж яг тоглолтын арга барилаар яг хэлж болохгүй юм дээр одоо. Тийм тоглолтын арга барилаар гуруулаад шал өөр төвшний тоглогч. Би бол яг саний хэлснээр яг готлын ярьц марал гуруулангийн ранглна. Тэнгүүт миний хувьд болонгот энэ жил Докероор бол маш их бахархаж байгаа. Нэг төвшин агсан. Тэр нь үнэхээр харагдаж байгаа.
Токиод бол 100 амраагүй 3-3 гэх бэлтгэл сургалт маш сайн байсан. Өөрөө зөндөө эхний жил Монголынхаа лигт тоглож байгаа болохоор маш их хүлээлттэй байсан баг. Тэрэгэтсэн батлаа харуулж энэ жил болонгот маш том эффектийг үзүүлж байгаа. Импорт тоглогчийн хэмжээний статистик үзүүлж байгаа. Би бол Токиор бол маш их бахархаж байгаа. Энэчсэндээ маш их хичээл зүтгэлийнх нь үр дүн. Би бол Токиор маш их бахархаж байгаа. Азагийн хувьд ч гэсэндээ маш том нэг төвшөө агсан. Азаагаас лиг эхлэхээс өмнө над хэлээдсэн. Харж байгаарэ гээд. Ягаад тэгэхээр мань хүн ерөнхийдөө яг 3-3 тоглолгүй энэ зууны хувьд бол яг цэвэр фитнесийнхаа бэлтгэлийн маш сайн байсан. Бие хүчнийхаа дасгалын маш сайн байсан. Өөрөө ч маш сайн масс нэмсэн. Тэгээд азаа ер нь бол энэ жил бол нэг төвшөө ахина гэдгийг бол ерөнхий бэлтгэлтэй яаж хандж байгааг нь хараад бол ерөнхий зам бол гадралж исэн. Хэлсэндээ ч үрч азаа бол энэ жил бол нүхээр нэг төвшөө ахсан байгаа. Одоо ерөнхийдөө яг тэр гаргадаг байсан шийдвэр гаргалтын алдаанууд гаргаж байгаа тэр зарим алдаа байдаг байсан бол одоо бол би азаагаас ерөнхий жоохон хий болж харахгүй байгаа. За ерөнхийдөө олон улсын төвшөнд очсондээ азаагийн хувьд маш их багтай зөв шийдвэрүүдийг гаргасан. Одоо ямар ч тийм айцгүй маш том туршлагатай тийм залуу тоглож байгаа. Тийм болохоор би бол азаад өгөөрөө маш бахархаж байгаа. За сугараа дээр бол яриад мэдээж маш их баяртай байгаа. Монголд буцаж ирээд одоо ингээд бид нэг талбай дээр тоглох боломжтой болж эхлээд тэгээд буцаж Монголдо хурж ирэхдээ Монголоос анх явахдаа хинч сакс тоглодог гэдгийг мэдэхгүй залуу яваад буцаж ирэхдээ хин нэгэн болоод ирж байгаа болохоор би хин нэгэн болоод буцаад ирж байхад маш их бахархаж байгаа. Энэцэн мэдээж Тайванд өнгөрүүлсэн 8 жил болчиход ирж штэ. 8 жилийн тэр их хөдөлмөрөө үнэлүүлээд ийм гоё нэр хүндтэй буцаад Монголынхаа лигт ирээд одоо ч зөндөө гоё үргэлж тоглолтын дээр дабл хийгээл ингээл явж байна. Тэгээд зурагаараас маш их бахархаж байгаа. Тэгэхээр би бол 3 ийм шал өөр арга барилтай шал өөр арга барилтай шал өөр стилтэй сакс тоглодог 3 хүнийг яг ингэж ирэмблэхэд бол жоохон тохиромжгүй болоо гэж бодож байна. Яг хоо сугаах дээр бол өнгөрсөн жил бас маад бас нэг аль нэг яг ирсэн хугацаанд бас маад дээр ороод амжсан. Тэгээд энэ дэр нэг юм юу сонсч юм аа. Тайванд нэг юм 3-3 30 сая төгрөгийн нэг юм алдсан гэнэ. Тэр шиг өөр одоо та гурийн хувьд нэг юм бас гоё болж исэн тийм түүх байсан гоё хуваалцвал. Би тийг сонсчод бас тийм тэр 30 саяын тэмцээн нь сүүлдээ тэр чинь бол зүгээр 3-3 тэмцээн. Тэгээд сүүлд нь тэр 30 саяын тэмцээнийхэн дараа яг бид чинь тэр 30 саяын тэмцээн дээр яг хасагдаад 4-т ороод дуусч байгаа юм. Тэгээд ямар ч ханал авч чадахгүй тэгээд хоос үлдээд нэлийн шартаа хортой гонигтай үлдээд тэгсэн чинь яг нэг 2 сарын дараа тэрнийх нь гранд финал нь олно гээд 100 саяын шагналын тэмцээн болсон тийм. Тэгээд тэрэн дээр бид дуур харин яг тэр чинь яг ковидын үед хараад яг бүх зүйл хязгаарлалсан байх тэр үед бид гурвчин болвол яг л дотор байранда яг заалны хажууд амьдарч байгаа болохоор яг 103 сарын хугацаанд яг бид гуравтыг хийх ганцхан зүйл байгаа нэг зааланд орж бэлтгэл хийх лээж байгаа. Тэгээд яг 3 сар маш сайн бэлтгэл хийгээд хүмүүс ковидд хоригдоод байж хад бид гурав яг зөвхөн бэлтгэл сургалтаа хийгээд тэгж байгаа тэр 100 саяын тэмцээнд төрүүлж исэн тэр мөч бас маш гоё. 30 сая их тэр хожигдоод харамсчихсан гэсэндээ маш их бэлтгэл сургалт хийгээд хичээснийхаа үр дүнд 100 саяын тэр тэмцээнд төрүүлээд тэгээд хожиж исэн тэр мөч бас маш гоё. Тэгтээ тэрний хамгийн фаны зүйл нь бит гурав яг 100 сая авсныхаа дараа хоол идээ суудсан чинь байсаглаад чи бодсон уу гэдгсэн юу гэдгсэн чинь би 100 сая яг юунд хэд 4 хуваагаад хэд гарах уу юунд зарцуулах айлцэн бодцсон шүү дээ гэдгсэн сураад бийсэн бодцсон шүү дээ. Бийсэн бид ороо айлцэн дээр 100 сая хуваагаад юунд авах уу яах вэ гэдэг бүгдээрээ бодцсон. Тэгээд хойрлцсон байсан байж байгаа шүү дээ. Гэтэ мэдээж яг тэр үеэс эхлээл ерөнхийдөө битэд амар том хором зэрэг олжсэн зүйл нь олонгот ерөөсөө хөдөлмөр хязгаарч хүнийг хос орхидоггүй. Хөдөлж чадвал болох юм биш үү? Work hard face up гэдэг хөдөлмөрсөн хүнийг бол үргэлж амьдрал шагнадаг гэдэгт итгэдэг. Тэгээд тэр ч гэсэндээ битэд илүү том урам зориг болсон болоо гэж бодож байгаа. Суурах ирэхэд танд мэдээж тэгэл энэ багийн постэр албан ёсны постэр зарлахаас өмнө тантай ярьсан л би Монголд тоглож байгаа шүү гэдэг дээр ирэхэд тань дээр хэр санал зөвлөсөн бэ? За надад бол нэг иймэрхүү багаас санал ирчээд байна. Ер нь яавал зүгээр вэ? Ер нь Монголд очиж тоглолтвол ер нь наа чи ер нь нөхцөл байдал ямар хөө байна гэдэг танаас бол асуусан л ах гэж би бол бодож байна. Мэдээж тэр талаар бол сугараач гэлтгөө
баясаач гэсэн бид гурлаад ер нь байнга ярьдаг л да. Намайг анх Монголд ирснээс хойш л ерөнхийдөө байнга л ерөнхийдөө Монголын сакс юу болж байна. Давуу тал нь юу байна, сул тал нь юу байна, юун дээр алдаа байна, юун дээр давуу тал нь яаж нээж байна. Яхаар нэхэр байна гэд бид бол тэр тал дээр байнга нээлттэй бид уусаа нууж ах зүйл байхгүй бид гурлаа яг л нэгнийхээ бүх хэл зүйл дээр хоорондоо ярилцаад явдаг. Гэхдээ сураагийн тал дээр бол би жоохон гомдолтой байгаа. Монгол руу ирэхээр ерөнхийдөө шийдсэн 50-50 болцсон байсан тэр үед нь яг хөө би гомдож үлдээд байгаа болохоос ер нь бол би өөрөө жоохон завгүй байсан та яг нөгөө Дубай руу BCL-ийн тэмцээндээ явж явах тэр үеэр таарсан. Тэгээд би бол сурааг яг шийдвэр гаргахаас өмнө ярилцах болоо гэж бодож байсан. Тэгээд би бол бас сураатай цуг тоглох сонирхол бас нэлээх байсан. Тий. Тэгсэн чинь би яг тэр Дубайн тэмцээнд дуусаад шийдвэрээ гаргаагүй үедээ би бас чөлөөтэй гантуулж магадгүй хоёлаа нийлүүл яах вэ хүү гэдгсэн чинь мань хуайлаа шийдвэрээ гаргацсан. Тэгээд Тайванд ахта юугээр гар үсгээ зураад явуулсан байсан. Тэгээд тэрийг уцаар ярихтаа хэлж чадаагүй гэхдээ шийдэг байгаа гэжсэн яг мессежээр уучлаарай яг сонголтоо хийсэн байгаа. Мань бисэж зурцсан шүү. Бисэжтэй зурцсан байгаа. Яалчгүй юм зүйл болцсон байгаа шүү гэдэг бичээд. Тэгээд тэрэн дээр нь ярилцахгүй ингэ шийдэж байгаа юм байна. Тэгээд гэхдээ яг дараа нь Монголд ирээд уулзсан чинь яалтчгүй бас өөрийнх нь хувьд бол аль талаа харжаад өөрийнхөө байрлал хэрэгцээ харжаад хамгийн боломжтой гэсэн сонголтоо хийсэн байсан. Тэгээд одоо мэдээж сураа бол хувь хүн би тэн дээр яаж ч утсан чиний буруу зөв гэж болоод шүүх хэрэг надад байхгүй. Тэгээд одоо Монголд ирээд тоолж аваад л байртай байгаа. Энэ дээр яг надад бас нэг бодлоо байхгүй. Хизээ нэгэн цагт ойрын 3-аас 4-5 за боли 5 жилд таагуурын нэг багт нэг юм харчихын сан гэдэг нэг надад нэг тийм юу байдаг бодол байдаг. Тэр ер нь баясахын хувьд одоо гэр нь бас ямар хөө байгаа та тэн дээр мэдж байгаа юм байгаа юу бас саж бас Монголд ирэх тал дээр ямар хөө бодолтой байна. Бид гурвын хувьд гэх юм бол анх Тайванд очижсэн цагаас хойш бид гурвын мөрөөдөл бол яг мэрэгжлийн түвшин нэг багт тоглох. Угаасаа бид гурвын мөрөөдөл зорилго. Хизээвэ гэдэг нь бол яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хизээ нэгэн цагт бид гурвын нэг багт тоглох болоо гэж бодож байна. Гэтэ би ганцаар ингэ бодож иж магадгүй. Манай нөгөө хоёр бас одоо бодол нь ямар болсныг сайн мэдэхгүй байна. Уул нь бол анх 17-18 тад Тайванд очиод ярьж байхдаа болно. Тийм мөрөөдөл зорилго тавьжсэн. Тэгээд хэдэн нэгэн цагт нэг багт тоглох болов гэж найдаж байгаа, итгэж байгаа. Гэхдээ тэр цаг хугацаанд хэзээ авах нь болох юм чинь тэгээд болох үедээ яг бүх зүйл нь бүрдээ таардаг болох болов гэж бодож байгаа. Гэхдээ ерөнхийдөө бид гурван хувьд гурлаа нэг 2 жилийн дараа бүгд фри эйжент болох байхаа. Тэр үед бас нэг ярилцж үзэх байх та. Гэхдээ сураа битүүрийн хувьд бол үргэлж боломж нээлттэйгээ тэжүүлэх тагнд болоо да. Гэхдээ мэдээж баясаагаа хүндэлнэ. Баясаа Тайванд үргэлжлүүлээ боломж авах юм бол Тайванд тоглосоо л гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр мэдээж тэнд эцсийн хүртэл хурцээд оргилд нь гарчаад ирэхгүй бол манай хүний бас сэтгэл санаа нь хандаггүй талтай. Одоо ч гэсэндээ Монгол төрөө дээрч гэдэг тэгэхээр эхлүүлсэн юм дуусгадгая. Энд нэг авраг авч үзмээр байна гэдээ тор шартай байгаад байгаа. Тэгэхээр тэрийг нь чинь бид хувь хүний зорилтыг бас бид нэр хүндлэх ёстой. Тийм учраас баясаагаа мэдээж нэгт хүндлэн хүлээн. Тэгээд баясаа ирээ Монголд ирэх шийдвэр гаргах юм бол бид ямар ч ярилцж үзэх байхаа. Тэгтээ мэдгүй байна тэр үед. Тэгээд юу ч болоо те. Зүгээр ч гоё шүү дээ. Юу ч болоо. Тэгтээ тийм бодол бол хийнийхэн сэтгэлийн мохорт байдаг болоо гэж бодож байна. Одоо чинь jobs not finish дээр л байна л да. Яг хуу Тайваны лиг би сүүл нэг би ч яг илүү нэг юу одоо медиа тэр талаас нь харж байгаа юм л да. Тэнгууд яг Тайваны лигийн одоо ингэ тамирчдын цалин хөөс Монголын лигийн одоо ингэ мэдээ цалин шин чухал шүү дээ тамирчтай. Тэнгууд бараг л надад бол яг одоо яг тийм comfortable тийм тухтай тоглох тэр одоо Монгол тэр одоо орчин нь бол надад л бүрдсэн санагдаад байгаа байхгүй ерөөхдөө. Тэгэхээр бас баясаахын хувьд бол тэр тал дээр зур одоо дутууга одоо 2 жилийн гэрээтэй ах шиг байл шүү дээ. Тэрний дараа ерөөхдөө ирнэ гэдэг ч юм уу тэн дээр баг тань ямар хэн юм ярьж байгаа юу? Энэ жил тоглолцоод дараа жил дахиад 1 жил баталгаат гэр явхаа. Дараа жил тоглолцоод тэгээд маш нухацтай бодох байхаа. Тэн дээр бас бид нэр одоо хоорондоо ярилцдаг. Тэгээд ер нь бол өөрөө сэтгэл санаа бол ер нь багаар наашилж байгаа. Яагаад гэвэл манай Монголын сакс жил иргэсэн маш өндөр хурдтайгаар хөгжиж байна. Хөгжиж байгаагийн хажуугаарцсан дээр цалин өсөө гэхэд ерөнхийдөө Азийн ихэнх орны лигүүдээс ер нь илүү гараад эхэлж байна тийм. Дутах биш баг илүү гараад эхэлж байгаа тийм.
Тэгээ мэдээж баясагийн түвшний тоглогч Монголдо эх орондоо буцаж ирнэ гэх юм бол мэдээж хинч харамлахгүй болов гэж бодож байгаа шүү дээ. Тийм болохоор тэр гэрээ дуусны дараа баясагийн хувьд ч нэлээд хуцтай бодох бах багууд ч гэсэндээ маш хүчтэй саналуу тавих болов гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр тэр үед юу болох нь бид нэр хараад хүлээж бай тээ. хүлээгээл чаас өрөө. За манай за да буцаад нэг муух. Хамгийн сүүлийн старт бенч кат маань. За энэ нэг манай хамгийн сүүлийн старт бенч кат байна л да. За энд бол Муш ах байна, Том ах байна, Сэг ах байна. За энэ дэр бол яг би танаас сүүлийн юм чинь яг нэг хариулаасаа гэж өмнөхөр хүсэж байна. Өмнөх хэд дээр бол тий бас тийм энэ нэр угаасаа гомдохгүй нэг хүн байгаа болохоор ката хийчлээ. Угаасаа. за Угаасаа гомдохгүй гомцсон ч гоё хүүтэн сэтгэлтэй хүн болохоор. Мэдээж старт нь бол гавьяат тамирч үнийг тавина. Том ахыгаа гарант тавина. Сэлгэнд нь сэргэлэн ахыгаа тавина. Тэгээд мэдээж гомдохгүй мөнх түвш ахыгаа капч ёо манайх гомдохгүй хөө. сүүлд нүг эйпс хөлгүүдтэй Муш ах тэр та харсан нэг юу тацаад Тэр тэгтээ зүгээр ибупрофен авах гал орсон л да хүчин амдах юм авах гал орсон. Тэгсэн чинь Том ах тэнцээ ухаарлуулаад ил цацаад байна гээл тэгэн бичлэг хийчих жоох. Тэгэл тэр чинь яг ил цацаж байгаа юм шиг болол явж. Тэр бол гартаа хөөрхий өвдгөн өгдөд идэх хүн ибупрофен бариад ингэ явж байгаа байхгүй. Тэгсэн чинь өө ил цацаад байна гэдэг чинь. Сонирхолтой штэ манай гурав ах. Гэтэ би бол ерөнхийдөө гурав хасаа гуруулангаас нь ерөнхийдөө маш том давуу талуудыг олж хардаг. Энийг ч ерөнхийдөө нэг яг өөрсдөнд нь өдрөө нь харж байгаа хэлэх боломж угаасаа байхгүй угаасаа. Тэгж хэлэх юм бол угаасаа маазраал өнгөрн тийм болохоор угаасаа хизээч тэгж хэлж байгаагүй. Тэгээд би ч ерөнхийдөө нэг амар тийм нэг нэвтрүүлэгт нэг ороод байдаггүй. Тэгээд ойрын үед яалтчгүй үгүй гэж хэлж чадхааргүй шахалтанд ороод тэгээд орохоор болж байгаа. Тэгээд дахиж бас нэг хайхтар нэвтрүүлэгт нэг ороод байхгүй байхыг хичээн. Тэгээд тийм батглаар ерөнхийдөө гурав ахтай бол бас тэрийг хэлэх хэрэгтэй болоо гэж бодож байна. Том ахын би тийм манлайлах ур чадварт нь үнэхээр дуртай. Үнэхээр лидер хүн ямар байх. Лидер хүн гэж ямар хүн байх хэвээр юм гэдгийг би үнэхээр Том ахаас хардаг. Лидер зан чанар яаж гарч ийн вэ гэхлээр яг оноо тэнцүү байгаа, оноо дутуу байгаа тэр үед хизээч тэр нөгөө өөр дээр ирж байгаа тэр хариуцлагаас цухтаадаггүй. Бусдад хариуцлагыг өгчөөд цухтаадаггүй. Тэр үед хариуцлагыг өөр дээрээ дандаа авдаг. Тэрнээс ижиж айдаггүй. Бүх зүйл дээр манлайлдаг. Талбай дээр бүгдэн дээр манлайлдаг. Тийм хариуцлагатай тийм үе дээр хизэж хариуцлагаас цухтаадаггүй. Дайчин байдаг. Тэр дайчин занж нартанд дуртай. Хор шартай дайчин занж нартанд дуртай. Сэгийн ахын хувьд бол талбайг тэр балансалж байгаа тэр ур чадварт нь үнэхээр дуртай. Хизээ хурдан товтлох уу? Хизээ тоглолтыг удаашруулж уях уу? Хизээ гал насцсан байгаа тоглогчдоо бөмбөр нь хангаж хүү? Хизээ шатцсан байгаа хүн дээр бөмбөгийг зогсоох уу гэдэг ч юм уу. Сэгийн ахын тэр талбайн жанжин шиг байдаг тэр бөмбөгийг хуваарлалт тоглолтын хэмнэлийг удирддаг тэрэнд нь маш их дуртай. За Муш ахын бол шатрын нүүдэл дуртай. Муш ах хизээч автомат тоглолтоггүй. Одоо яг л энэ хөлбрийг ингэж хийн гэсэн бол яг тэр хөлбрийг тэгж хизээч хийдэггүй. Яагаад тэгэхээр тэр хөлбрийг хийж явах явцад эсрэг баг алдаа гарч ирж байгаа. Тэр алдааг үргэлж олж харсан байдаг. Тэгээд Муш ахыхаа бас талбайг харах тэр ур чадвар дуртай. Талбайг бүтэн талбайн бүхэл хэсгийг бөмбөгтэй хойдоо харж чаддаг, бөмбөггүй байхад үдээсэн харж чаддаг. Муш ахын тэр шатрын нүүдэл шиг юм болохоос уртаад юу болохыг мэдэж тооцоолдог тэр ур чадварт нь дуртай. Тэр болонгууд яагаад тийм ур чадвар байгаад байна вэ гэхэлэр сакс тоглож исэн ч тоглоогүй ч гэсэн бүхэл цаг үед саксыг боддог хүн байгаад байгаа байхгүй юу? Яг амьд зүгээр хоол идэж байхдаа зөндөө саксыг бодож байгаа. Энэ багтад маргааш тоглоно, энэ багтад тоглоход яадаг вүлээ? Тэр нь тийм сул талтай, тэр нь тийм давуу талтай. Тэгэхэд бид нар хоол идэж байхдаа хоолоо идэж байгаа. Тэр нь хоол идэж байхдаа саксыг бодож байгаа, маргаашаа тоглолтыг бодож байгаа. Усанд орж байхдаа саксаа боддог. Тэрийг нь бол
ялцчгүй 2 жил хамт нэг баг тоглосны үед бол маш ахыг мэднэ. Үргэлж саксыг боддог. Саксанд үнэхээр хайртай хүн. Тэгээд тийм ч болохоор их сайн саксыг боддог болохоор ш тэр юм уу. Ер нь бол саксанд юу болох гээд байгааг нэг алхмын өмнө мэдсэн байдаг. Тэгээд тэрийг гацсандээ хийж чаддаг. Тэр мэдрэмжэнд дуртай. За тэгээд манай бас одоо 2 дахь хэсэг болох сүүл хэсэг. Тэгээд сүүл хэсэг хэлэхээс өмнө нэг асуулт байгаа нь BCL-ийн тухай асуух гол байж бол үнэхээр чадахгүй байна л да. Энэ ч юм бол уусаа түүх амжилт шүү дээ. Тэнгууд ерөөдөө одоо хөлөөд баг уусаал одоо хүн болгол хөлөөд баг бол Азийн баг гэдэг дээр хөлөө зөвшөөрч байгаа байхгүй. Тэн дээр бусад одоо анхудаага тийм олон улсын лиг тоглоод тэр Дубайд очоод тэр ордонд тоглох тэр өөр улсын багуудтай тоглоход үгүй бид чи ер нь илүү бид чи ер нь болох юм шүү гэдэг тэр филинг ерөөдөө тэр одоо BCL-ийн тухай. Тийм BCL дээр гэх юм бол яг чин шударгаар үнийг хэлэхэд бол East Asia-д төрүүлнэ гэж бол бодож байгаагүй. BCL-ийн финал Дубайд очно гэж бол тооцож байгаагүй. Яг үннийг хэлэхэд манай арын албаныхан гэсэндээ санхүү тооцоолт дээр BCL-ийн финал хүртэл яваад Дубайд очиж тоглоно гэдэг хүлээлт байгаагүй. Тийм санхүүгийн тооцоолт чигээгүй байсан гэнтийн зүйлүүд болсон. Тэгтээ тэн дээр хамгийн том итгэл өгсөн зүйл нь гэх юм бол хамгийн ихний зочдлон тоглолтоо Тайван Тайпейд очиж New Taipei Kingsтэй-сэн. Тэр тоглолтын дээр хожлоо аваад тэрнээс цаашаага биднэрт ер нь бүгдэнд нь болох юм байна. Биднэрт ер нь бол Азад дутах зүйл байхгүй маань. Биднэрт Азад дутагдчихсан зүйл бол самбарын өндөр тоглогчтой дутуу байсан юм байна. Тэрийг 2 импорт тоглогчоор орлуулчлаа. Одоо биднэрт бол ер нь Азад бол урд чугамдаа нэг тийм амар хол зөрөө дутаад ах зүйл бол байхгүй маань. Биднэрт боломж байгаа юм байна гэдэг маш том итгэл орж ирсэн. Тэр амжилтыг гаргахад хамгийн том итгэл тийм хөшөөргийг өгсөн тоглолт бол ялтчгүй New Taipei Kingsтэй-сэн дээр тоглолт байсан. Тэгтээ тэр амжилтанд хүрэх хүртэл явсан хамгийн том шалтгаан нөлөө нь бол миний хувьд бол тууштай яг нэг багаараа бүтэн 2 жилийн турш явсан нь байсан болов гэж бодож байгаа. Яг ростро хадгалж яг тэр багаараа 2 жил явсан нь хамгийн том давуу тал байсан болов гэж бодож байгаа. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр сүүлдээ яг тэр нөгөө BCL-ийн финал дээр очиод тоглож байхад бол яг үнийг хэлэхэд битэд бол ер нь хин юу хийх гээд байгаагаа зүгээр ингээд яг ингээд нэг тэрийг одоо юу гэж хэлмээр юм дээ яг юм нэг хэвлүүлдэг тоглоом шиг. Зүгээр л нэг нэгнийгаа нөхөөл тэгтээ нөхөж байгаагаа хилж хийх гэж биш бид нэр зүгээр л гараа тоглонгууд нэг нэгнийгаа зүгээр ойлгоол ингээд бүх юм ингээд уялдаа холбоотой ингээд үргэлжлээл ингээд яваа. Систем шүү дээ. Тийм амар хүчлээд байхгүй ингээд байхгүй бид тэр зүгээр яг юу хийх ёстойгоо мэдж байгаа. Юу хийхэд энэ хөлбрийг хийхэд энийг хийхэд яах вүлээ? Ихээ инкэн барсанк назанк миллер инкэн ингээд ерөөдөө нэг нэгнийгаа ойлголцол хамгийн оргил төвшин дээр хүрсэн байсан болов гэж бодож байгаа. Ялчгүй нэг арга барилаар нэг системээр 2 жил бүтээн явцсан. Нэг нэгнийхээ хов хүнийг ойлгохтол дээр багийнхаа систем арга барилыг ойлгохтол дээр бүр үнэхээр хамгийн оргил үе дээр хүрсэн байсан болов гэж бодож байгаа. Тэгтээ одоо бас ямар төвшөнд байгааг бас сайн мэдгүй байна. Тэгтээ тэр үед миний мэдрэмжээр болол бүх зүйл яг зүгээр л үргэлжлээл ингээд нэг нэгнийхээ ардаас ингээл нөхөөл хийх ёстой юмнуудаа хийгээл ингээл тоглолт тусахад манай хожоол хожицсан байдаг. Оноо илүү гарсан байдаг. Тэгтээ бид нар юу хийхээ мэдж байгаа. Ийм үед нэгэ хийн, тийм үед тэрэг ингээ бүх зүйл ерөөсөн юм нэг автоматикли болсон юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Тэр үед бол миний хувьд бол багийн ойлголцол гэдэг зүйл бол яг оргил төвшин дээр хүрсэн байсан болов гэж. Тэр нь хамгийн том давуу тал байсан болов гэж бодож байна. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас зөвлөлдвөрлөл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвшний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр төвшөнд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спорт ямар нэгэн те хувцс хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд л хандаараа гэж зөвлөж байна. За тэгээ бидэнтэй хамтран ажилладаг Монлайв хувцс зөвлөлдвөрлөл. За тийм манай 2 дугаар үе болохоор за энэ болохоор ямар ч тийм юу хэцүү зүйл байхгүй. Одоо AI ашиглаад бидний 2 тамирчны царайг холцсон байгаа. Тэрийг та 5 секунд дотор тааш үзье. Энийг тэгээ 5 юу байгаа. За эхлэн юм бэ. Гана Монхах 2 байна. За зүг байна. За дараах нь энэ юм бэ. Баттүрах
Хасагдус ямар нэг За юу нөгөө байна. тэмдэг манай Баттуур ах бол. За сөрөө ах Wesley. Галови. Галови тий Монголын Галови хоёр байлаа. Галовит нэг татнаш болохоор. За Толуу угна хоёр. пүү за тийм байна. За энэ Эрдэнэтлээ басан дорж. за тий. За сүүлийнх Барсол даз хоёр. аз хоёр. За Суураас. тавс хорын амжилттай хариуллаа. За ямар ч манай өнөөдрийн ихэд старт бенч кат маань өндөрлөх тийшээ хандж гин. За тэгээд ерөөхдөө ямар хуу байв, зарим хэсгээр нь жоохон дохгүй байв, эсвэл тухтай байв, хөгжилтэй байж чадвуу. Мэдээж хөгжилтэй байна. Ягаад гэвэл хэсэг хугацаанд зэндээ сайхан ярилцаад буцаагаад өнгөрсөн цаг үе рүү очиод дурсамжтай үедээ яриад ингээд суух бол мэдээж маш сайхан байлаа. Тэгтээ би ерөөсөө бас ингээд нэг хүмүүсийг яг ингээд ялгаад ингээд жоохон дург байдаг. Тэгээд ерөнхийдөө хамгийн жоохон тохгүй юм бол мэдээж тэр бенч старт бенч кат тэр байлаа. Тэгтээ мэдээж танад хэвтрүүлгийн онцлог байгаа тийм. Энийг заавал оруулах хэрэгтэй. Старт бенч кат дээр орсон бүх тамирчдаас уучлалгүймээр байна. Би бол тэгэж ялахыг хүсээгүй шүү. Яалчгүй юм зууд очлаа. Тэгтээ мэдээж баяртай байна. Тэгээд эцэст нь бас нэг зүйлийг хэлмээр санагдчихна. Ягаад гэвэл нөгөө нэг 2 жилийн хугацаанд маш их сонсогдчихсэн. Тэгээд тэрэн дээр хариулт ерөнхийдөө ерөөсөө хэлж байгаагүй болохоор ганц удаа бас энэ боломжийг ашигтай хэлхийг хүсэж байгаа. Ягаад гэвэл одоо энэ нөгөө нэг хөлгүүд багийг бүх ур чадвартай залуучуудыг цуглуулсан гэж одоо яриад байгаа. 2 жил авраг авсны дараа яг нь ноёны баг маг гэдэг дээр бол тэр бол угаасаа хүмүүсийн хийсвэр төсөөлөл байгаа. Тэн дээр бол нэг бид нар ярьцаа тэр бол угаасаа хийсвэр төсөөлөл. Гэхдээ хамгийн миний хувьд нэг урам уурж байгаа зүйл нь болохоор бүх сайн тамирчдыг цуглуулад авцсан гэж яриад байгаа. Тэнгүүт би бол бодит байдал дээр нь яг тэр одоо түрүүн хэллээш Тайванаас Монголд ирчээд байж хахад хинч холбогдож байгаагүй тэр үед хөлгүүд баг санал тавьжсэн гэдэг хөлгүүд баг ингээд бэлтгэл хийжсэн гэдэг. Тэр үед хинч тэр 10 залуучуудыг ерөөсөн үнэлж байгаагүй. Тэр үед яг тэр шинээр авсан оюутны лиг тоглолцсон тэр залуучуудыг олонгуудаа хинч үнэлж хинч авъя гэж ярьж байгаагүй. Хинч хөлгүүд багийг тэр жилдээ авраг авна гэж бодож байгаагүй. Тэгтээ хөлгүүд баг тэрэн дээр шинжилэлт хийх ёстой гэдгээ мэдэрсэн. Яг түрүүний би хэлжсэн. Эрсдэл гаргах ёстой. Тэгтээ тэр нь маш том эрсдэл байсан. Тэгтээ эрсдлийнхээ үүрэг хариуцлагыг хүлээгээд эрсдлийг үүрээд тэрнийхэн хариуд нь харин амжилтыг олж авч чадсан. Тэгтээ тэр амжилтыг тэгж хурдан ирнэ гэж бас бодоогүй болов гэж бодож байгаа харьяал мань. Тэгтээ тэр залуучууд үнэхээр онцгой залуучууд байсан. Юу онцгой байсан бэ гэхээр үнэхээр их хожихыг хүсдэг, үнэхээр их өлсгөлэн залуучууд байсан. Тэрнцэндээ бүгдээрээ нэг зорилготой болоход маш том үүрэг нөлөө болсон гэж бодож байгаа. Тэгээд тэр үед хинч үнэлж байгаагүй, хинч тоож байгаагүй тэр залуучууд өөрсдийнхөө үнэхээр тэр хүчин чармайлт, хөдөлмөрийнхөө үр дүнд маш хурдан хугацаанд лигийн топ тамирч болоод гараад ирлээ. Тэгснийх нь хариу тариа одоо олонгод бүгднгийн яг одооных шиг байсан юм шиг үнэлээд байгаа юм жоохон сэтгэл дундуур байдаг. Миний хувьд бол тэр залуучууд бүгд өөрсдөө хүч хөдөлмөрийг үнэлүүлээд одоо ингээ гарч ирж байгаа гэж бодож байгаа. Тэр залуучууд үнэхээр үнэт шудраг хөдөлмөрлсөн, маш их хөдөлмөрлсөн. Тэр хөдөлмөрийнхээ хариуг одоо хүртэж байгаа. Тэрнийхээ хариу үтцэнд 2 жил авраг болсон залуучууд гэж бодож байгаа. Тийм учраас би энэ залуучуудаар маш их бахархдаг. Тэр залуучууд маань тэрэнд бас жоохон эмзэг байдгийг мэддэг болохоор бас үгээр дамжуулж хэлмээр байгаа. Тэр үед хинч тэр залуучуудыг тэгж үнэлээгүй. Тэгтээ тэр залуучууд ингэж үнэлүүлэх зүйлээ өөрөө өөртөө хөдөлмөрөөр босгосон, өөрөө өөртөө хөдөлмөрөөр гарч ирсэн. Тийм болохоор тэр залуучуудыг маш хүндэлдэг гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд манай ихэд би л дуус болгоомдоо тамирчлаас ингэж асуудаг. Яг одоо магадгүй те одоо Японы нэг ахлах сургууль ч юм уу эсвэл бас Тайваны магадгүй нэг ахлах сургуульд ингээд сакс тоглох гэж явж байгаад нэг залуу байгаа шүү дээ. Хүнд хэцүү тулаад ч бас хүнд хэцүү зүйлүүд байгаа. Монголд бас ингээд сакс тоглоод хүнд хэцүү зүйлүүдийг ингээд туулаад явж байгаа. Тэр бүх ингээд залуу тамирчид хандаад нэг гоё юу хэлээд тэгээд би ихэд контент өндөрлөх гэж бодож байна. За мэдээж яг иймэрхүү зүйл дээр болохоор би бас нөгөө нэг амар хүнд зөвлөхөөс хэмжээний мундаг сайн агуу юм биш те. Бүр хүнд заах хэмжээний тийм юм бол биш. Гэхдээ амьдралдаа нэг л зүйлийг баримталдаг. Тэр баримталдаг зүйл маань гэсэндээ амьдралд нэлээд хэрэг болтолдог болов гэж боддог. Тэгэхээр ерөнхийдөө
сагсан хүн бүр хичээлж байгаа. Магадгүй өнөөдөр жоохон шантраад байж байгаа залуучууд нэг л зүйлийг хэлэхэд зүгээр л work hard. Хөдөлмөр угаасаа хизээч хүнийг хос орхидоггүй. Хөдөлмөрлөөл яваад байж хахад хизээ нэгэн цаг нэрнэ. Тэр цаг хүртлээр харин зогсолтгүй тууштай хөдөлмөрлөлөөсөө л гэж хүсэж байна. Тэгээд хөдөлмөрлөөд явж байхад бол амжилт хизээ нэгэн цагт ирэх болов гэж бодож байна. За тийм манай өнөөдрийн орцож урилгал ажилласан танд маш баярлалаа. Баярлалаа тэгээд. За баярлалаа урьж оролцсон баярлалаа. За тэгээ манай Basketball Kardashian Season 2-ын анхны Start Bench Cut өндөрлөж байна. Powered by Airplane аялын хөгжөөрөө тавьдаг байгаа. Мөн манай контент хамтран ажилладаг. Супер зөөлөн Super Light, Monlive хувц зөвлөлөл. Тэгээ хүргэлтийн хамгийн том дид бүтцтэй платформ болох Freshback. Мөн дээрс нь Cool Kicks is back. Манай пүүсний соёлыг дэлгэрүүлж Cool Kicks UB иргэн ирсэн байгаа. За тэгээ дараагийн дугаар уулзцаа түр баяртай. За тэгээд Basketball Kardashian-ы цааш ирхэн болон хэлж өгнө. Энэ нь болохоор Powered by Cool Kicks UB гэдэг тийм Cool Kicks-тэй пүүсний дэлгүүрийн болон байгаа. За энэ хэдүүлээ юу ярих вэ гэхээр үндэсний дээдлийн тамирчдын өмсөж байгаа пүүзний талаар тэдний үн төгрөг юу ямархан үнэтэй пүүз хаанаас яаж өмсөний талаар ярилцдаг тийм болон байгаа шүү. За бид миний хамгийн ихний онцлог пүүзний одоо тамирчин бол за Wesley. За Byron Wesley бол энэ зургаараа болохоор Kobe 8 Watt-тэй өмссөн байна те. За Watt 8 бол энэ жил маш олон дээдлийн тамирчид өмсөж байгаа. Тэгээд Watt 8-ийн хувьд болохоор хамгийн 2013 онд релиз хийгдээд гарч ирсэн. Тэгээд мөн дараа нь болохоор 2025 онд бол худалдаанд бас сайхан бол гарсан юм Kobe 8 маш гой загвар байгаа. За Watt 8-ийн хувьд хамгийн 2013 онд бол $140 үнэлгээтэйгээр бол гарсан бол 2025 оны 8 сард гарахтаа бол $180 үнэлгээтэй бол гарсан байна. За тэгээд яг Wesley бол би яг хөлтийнхээ сайзыг бол мэдгүй. Гэтэ яха US11 гэд бодоход StockX-ээр болохоор бидний сайн мэдтэй StockX-ээр болохоор $250 гэж хэлээ. Тэгээд shipping юу нэмэгдээд бусад одоо cargo ч юм уу зарлууд нь нэмэгдээд л ойролцоогоо нэг $350-аас $380 тод гэж харагдчихжээ л шүү. Зөвхөн StockX-ээр шүү. За бидний дараагийн онцлог пүүз бол энэ SGPS багийн тамирчин дэлгөөний өмссөн Kobe 6 Total Orange. За Total Orange пүүз маань болохоор 2025 оны 6 сарын 18 яг WNBA-ийн All Star-ын гэж зэрэгцээд гарсан юм өнгө олборшоор өнгөтэй Kobe 6-гийн өнгө. За мөн бас анх худалдаанд гарахдаа бол Total Orange өнгө маань болохоор $190 үнэлгээтэйгээр бол зах зээлд гарсан. Гэхдээ одоо ерөөхдөө бол StockX-ээр харахад бол бас US11 шүү. US11-ийг нь болохоор $250 тэг шипинг ороод баг $370-80 бол бас худалдаад гэж байгаа юм бас үн цэн өссөн юм пүүз байгаа. За манай хамгийн сүүлийн онцлог пүүз болохоор BCH Nice багийн тамирчны одоо энэ Devon Warren өмссөн KD4 Aunt Pearl гэдэг юм ягаан өнгөтэй пүүз байгаа. За энэ Aunt Pearl гэдэг өнгөний хувьд болохоор хамгийн 2012 онд болохоор $95-оор бол зах зээлд худалдаад ижсэн бол сүүл 2024 онд $130 үнэлгээтэйгээр бол зах зээлд бол нэвтэрсэн. За тэгээ манай эхний болонгийн онцлог 3 тамирчны 3 пүүз иймэрхүү үнэтэй байлаа. За тэгээ бидний хамтран ажилладаг Cool Kicks UB-гийн хувьд болохоор хаяг нь болохоор энэ 3 бүх пүүз бүх сайзаар бол бэлээ шүү. Та бүхэн бас сонирхоод үзээрэй. Би доор Instagram-ыг гаргачих. За тэгээд хаяг нь болохоор Gem Palace-ийн 4 дахь 406 тоотод байрладаг. Мөн дээрсэн манайха нэг дуулах маш гоё мэдээ байна. Cool Kicks UB BK-тэй Basketball Kardashian хамтраад ийм промо кодыг гаргаж байгаа. Тэгэхээр та бүхэн Cool Kicks UB-с одоо худалдан авалт хийсэн бүх пүүзнээс 5% промо кодыг ашиглаад хөнгөлт авах, дискаунт авах боломжтой. Тэгэхээр та бүхэн манай промо кодыг ашиглаад Cool Kicks UB-гээс худалдан авалт хийгээрэй. Бидний хамтран ажилладаг Cool Kicks UB. Back I'm a цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнээ намайг долон байсан ч одоо харин цөөхөн байна. Hitting back I'm a цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнээ намайг долон байсан ч одоо харин цөөхөн байна. Powered by Airplane аялын хөгжий.